аяллаа тасалбар. Нэвтрүүлгийг дэмжин ажиллагч өнгөлөг аяллаа Yellowtail. Илүү чанарыг илүү хямдаар E-Mart. Эрүүл, органик, натурал, өвчтөг брэнд. Үндэсний агарын тээврийн Мяд компани. Wait and see what is on the other side. Trust in me, live it all, make it golden. Why shouldn't we run over these steps and rise? 'Cause you got nothing to lose. You got it all, I mean. There'll be ups and downs, highs and lows, in the darkest hour. I'll make it snow, you got this. Baby, you got this. Keep on trying hard and take it slow. You'll be breaking the walls, it'll make it flow. You got this. You got this. There's something. Үчимдэргийн үзэгчтэй travel ticket нэвтрүүлгийн Европ дахь аялал үргэлжилж байна. За бидний дараагийн ирсэн улс бол бүгд найрамдах Итали улс. За тэдний хувьд 1861 оны 3 сарын 17-нд Италийн хойд иргэн 3 хант улс бол нэгдэн нийслэнээр Итали улсыг байгуулсан. Италийн хант улсыг байгуулсан түүхтэй. За үүний дараа бол 1946 оны 6 сарын 2-нд бол бүгд найрамдах улс болсон юм а. За Итали улс бол түүх, урлаг, соёл, за загварын чиг хандлага гэдээ дэлхийд дахинд олон зүйлсээр тэргүүлдэг. Нийтдээ нэг 300 орчим мянган метр квадрат газар нутагтай 60 орчим сая хүн амтай ийм улс байна. За бидний зорин Итали улсыг зорин исэн том шалтгааны нэг бол яахын аргагүй Италийн соёл урлагтай танилцах тэр дундаа бол Итали улсын дүүрийн урлаг бол үнэхээр гайхамшигтай. За өнөөдөр бол бас нэгэн түүхэн үйл явдлын гэрчин бол учир юу вэ гэвээс Монгол улсын ардын жүжигчин амар төвшин La Scala театр Rogliote дүүрийн гол дүрд бас тоглох юм. Тэгээ бид бас тунгадахгүй явж дөөр үзэн тэгээ үзэгчтэй бүгдээрээ хамт байгаараа Задгаа театр дөөр үзэх болно. Итали улсаар хамтдаа аялъя. За ингээд үзэгчтэй дүүрийн эх орон Итали улсад тавтаа морил. За одоо бол би яг Италийн алдарт La Scala театрын үүдэнд ирсэн байж байна. Энд одоо цаг гаруй дараа бол Rogliote дөөр одоо тоглогдсон. За энэ дөрд бол Монгол улсын ардын жүжигч манай амар төвшин бол тоглолтон тэгээ одоо хүлээгээд байж байна. Битээр тунгадахгүй энд уулзгаар тохирсон байгаа. Тэгээд энэ La Scala театрын хувьд бол 1778 оны 8 сарын одоо 3-нд бол нээлттэй хийжсэн. За өмнө нь бол Милан хотын том театр нь 76 оны 6 сарын 25-нд бол том Бакнаадмын дараа бол шатаад тэгээ шинэ театр барья гэдэг ийм санал гаргаад тэгээд La Scala театр бол анх баригдсан 2000 хүний судалтай. Тэгээд 1907 он шиг санаж байна. 7 онд бол яг одоогийн энэ төрхөөр нь илүү их янзлаад. За эх орны дайны үеэр бол 1943 онд бөмбөгөлт нь нэлээд хөртсөн. За үүний дараа бол 1946 онд бол сэргэнт суралцсан ийм түүхтэй байдаг юм. За ирж чинь зочин маань. За сайн байна уу? За сайн байна уу? Сайхан зусж байна уу? Сайн явж байна. Сайн явж байна. Сайн байцгаана уу? Телевизээ үзэн суугаа Монголын ханы дард түмэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Сайхан цуцгааж байна уу? Сайхан. Одоо тэгээд аялал үргэлжлээд Итали ирсэн байж байна. Ирсэн хүн бас дөөр үзнэ гээд. Тэгээ бас их хувьтай тэр дундаа Амраагийнхаа тоглох гэж энэ дуурийг үзэх чинь. Амраа ер нь өмнө Rogliote ч одоо хэр олондоо тоглосон юм бэ? За би ч одоо Rogliote дуурт ер нь яг Европт нэг 5 жилийн өмнөөс дуулаад бол одоо нэг 60 хэд бараг 70 төгч байгаа. За La Scala театр гэдэг бол одоо
дэлхийн номер 1 театр гэж ярьдаг. Ер нь бол одоо дэлхийн топ том 10 театрын нэг. За тэгээд Иргөлиото дүрийг бол би одоо анх удаага Даскалад болж байгаа. Манай энэ удаагийн тоглолт маань одоо бүх юм нь шин тавил байгаа. Тайз, декорац, найруулга бүх юм нь шин. Тэгээд Даскала театр 28 жилийн дараа Иргөлиото дүрийг шинээр тавьж байна. Тэгээд бас энэ түүхэн тоглолт болж өнгөрч байна ойрын өдрүүдэд. Сая одоо 2 хоногийн өмнө яг нээлтийн тоглолт боллоо. Өнөөдөр ингээд 2 тоглолт. Ер нь нээлтийн тоглолтод орцохоор 2 тоглолтод арай илүү юм тайвширчдаггүй ер нь. Яадаг вэ? Хоёр нь эхний юм гэдэг чинь бас айгүй айдас дагуулдаг шүү дээ. Тэгээд бас хэрсэлтэй. Тэгээ одоо бол бас арай жоохон тавираад байж байна. За Амратагаа бол бид нар Италид хаялынхаа хугацаанд хамт байна. Дахиад өөр хотууд руу явна. Өөр гой дүүрэл бас тоглолтыг үзэн. Тэгээ одоо бас нүрээ бодуулах гэдэг шиг байна тий. Тий одоо 7 цагаас би Будгандаа шууд орох хэрэгтэй. Будгандаа шууд орно. Тэгээд 8 цагаас бид хэд бол тоглолтоо үзчихин. Тэгээ тоглолтоо үзээд дуусныхаа дараа гарч ирээд хэлээ үргэлжлүүлээд ярилцъя гэж бодож. За тэгээ эргээ олж тэгвэл орчоо гараад ирлээ тий. За Итали яг энэ төв хэсэгтээ бол дэлхийн алдартай брендийн дэлгүүр бүгдээрээ байж байгаа юм байна. Одоо жишээ нь Prada байж байна, Италийн өөрийнх нь Gucci байж байна, Fendi, Louis Vuitton, Christian Dior, Swarovski гэдэг. Тэгээ яг эндээс бол нөгөө брендийн худалдаа авалт хийх гээд хүмүүс маш их ирдэг юм байна. Сая бит хоёроос ганц хоёр дэлгүүрүүд рүү ингээд орж үзэж хахад нэг гутлаагаад байгаа юм л та. Орж үзэхэд бол дандаа ингээд ойчрлж агаад тэгээ ингээд хүмүүсийг 2-2-оор ч юм уу 3-3-аар нь оруулт юм байна. Тэгээд үйлчлэгээ энэ төр бол ярих юм алга. Мэдээж дэлхийн алдартай үнэтэй брэндүүдийг одоо зарж борлуулж байгаа учраас бол хүмүүсийн хандлага энэ төр бол маш найрсаг байна. Тэгээд манай худалдааны байгууллагын хүмүүс ч гэсэн бас үйлчлүүлж байгаа хүмүүстэйгээ их ээлдэг боловсон яг юу хэрэгтэйгээ сайн асууж тав тухтай үйлчлэх юм бол худалдаа авалт хийх нь бол давуу тал болд юм байна. Тэгээд хүмүүс бол жигтэйхэн найрсаг л байна. Та юу авах вэ, юу үзэх вэ гэдэг энэ хандлага бас их таалагдлаа. За 1947 онд бол Enzo Ferrari бол анх Ferrari компаниг үүсгэн байгуулж ирсэн түүхтэй. Тэгээд Итали бол одоо Ferrari гэдэг энэ автомашинаараа бол одоо алдартай. Тэгээд Формула 1-ийн одоо гол үйлдвэрлэгч мөн одоо спорт цагуурын маш хүчтэй мотортой гайхалтай төмөр хөлгүүдийг бол энд үйлдвэрлэдэг. Тэгээд цаг удамжинд ингээд явж хахад Ferrari ингээд зогсож байна. Яг холдоод авчмаа санагдаад байна. Сүр хүчил мэдрэгдээд байт юм байна. За энийг унаад явж хахад одоо юу ярих вэ? Хүмүүсээ сая ирээд бас нэлээдгүй зураг авахулаа байна. Аргагүй Итали орно шүү дээ. Ferrari байлгүй яах вэ? Дэс кэтиг авчдаг ч яж гэсэн бодсон орж ирээд байх юм да. Хагас юм аа. Энэ агцсан байгаа л зүгэд нь байгаа л та. Цагийн дараа тоглолт ихсэн. Амраа бол одоо нүрээ бодуулах гэж бодгошоогоо орчлоо. Нүр бодгоныг цагийн өмнө
заавал бэлэн байхыг шаарддаг юм байна. Тэгээд одоо хамтдаа дүүр үзэх бас Итали, за Польшид амьдардаг аюулслаг залуучуудтайгаа бид нар уулзсан орой хоол идэх гээд байж байна. Тэгээд та өөрийгөө танилцуулъя. Сүүрэнд яг төгөлдөр хүрээ айз мэт байлаа надад. Тэг сэв үзүүлчихээч. Тэгсэн өнөөх нь авч ин гэж хэлдэг. За өөрийгөө танилцуулаарай. Наваа Кичин гэдэг. Би одоогоор Польш улсын Катовиц хотод ажиллаж амьдарч байна. Катовиц хотод бакалавр магистрийн зэрэг мэргэжлийн төгөлдөр орж мэргэжлэр төгссөн. Одоо хөгжмийн актанд багшаар ажиллаж байгаа. Өөдөө сараа сууж байгаа залуу бол манай Эрдэнэ Булган. За Эрдэнэ Булган бол Флоренцийн Флоренц Арт Академи гэдэг урлагийн сургуульд сурж байгаа. Дэлхийн 35 орны яг 100 оюутан л байдаг энэ сургуульд Монгол улсаас дүрслэх урлагийн чиглэлээр, уран зургийн чиглэлээр анхны оюутан бол сурж байгаа энэ залуу. Бас хоол идэхээ сууж байна бид. За Булган өөрийгөө манай аяллаа нэвтрүүлэг үзэж байгаа үзэгчдэд танилцуулаач. За намайг Өнөөдөр Эрдэнэ Булган гэдэг зураач мэргэжилтэй. Одоо Италийн Флоренцийн уран зургийн академи гэж олон улсын сургуульд одоо уран зургийн мэргэжлээр илүү одоо нарийн мэргэжлийн төвшөнд суралцж байгаа. Одоо эхний жилдээ явж байна. За пицца үнэхээр амттай гоё байлаа. Ер нь бол Милан халуун байдаг. Өнөөдөр бол сэрүүхэн сайхан өдөр байна. Одоо ингээд бид зөөрөө үзгээд театр руу орох гэж байна. Танхим дүүрэн үзэгчтэй. За энэ танхимын хувьд бол нийтдээ 2000 одоо үзэгч нэг дор үзэх боломжтой. Ийм танхим Ласкада театр. Тэгээд Ригодетто дүүр бол 1832 онд Виктор Хьюгогийн одоо хааны зугаа цэнгэл гэдэг зохиолоос сэтвлэн анх одоо бичигдсэн ийм дүүр. Тэгээд 1851 онд бол хамгийн анх тоглогдсон ийм дүүр. Одоо тэгээд 100 одоо хэдэн жил юм бэ? 171 жилийн дараа юм аа. Тийм байж та. 171 жилийн дараа ч гэсэн ингээ Италид тоглогдож байна. Италийн хамгийн алдартай театр. Гэхдээ энэ удаагийн бол тавилт тэглэлт юмнууд нь бол илүү орчин үеийн өнгө аяс хэм маягийг агуулсан юм шинэлэг найруултаагаар хийж байгаа гэдгээр илүү онцлогтой байна. За хэдүүлээ доошоо бууя те. Хүмүүс баг юм амьсгаагаач гарахгүйгээр үзэж шít. Хойн зогсож үзэгчд бол арын суулгуугаар бүгдээрээ босч ирээд үзэж тийм байна. Сэтгэхүнзгийн амьсгаар одоо л авч байна. Үнэхээр баг амьсгаа авах тийм боломж олдохгүй юм шиг л байдаг юм байна. Үнэхээр сэтгэл доглуулсан гайхалтай ийм мөч байлаа. Тэгээд амьдралдаа ийм зүйлийг хүн заавал нэг удаа ч үзэх ёстой мэн гэсэн бод хамгийн ихээр төрсөн. За яг одоо бид нар бол жүжиг маань одоо дөр маань дуусаад энэ жүжигч уран бүтээлчдийн гарч ирдэг хаалган дээр зогсож байна. Тэгээд энд бол ингээд гарын үсэг авах уран бүтээлчтэй уулз хүмүүс бас ингээд хүлээгээд байж байдаг юм байна. Амраа маань тун удахгүй энэ хаалгаар гараад ирэн тэгэхээр бүгдээр хамтдаа
уулзъя. Үнэхээр Монгол хүн энэ тайзыг эзэгнэж нь хараад маш их багтлаа. Өөртөө үгээр хийж үзгээр бичмүү гэдэг энэ л байдаг баг. Гайхалтай байна. За гараад ирж байна. Oh, the opera is excellent. The singers they were so beautiful. The voices were so really excellent. It was amazing feeling to be there on the audience and see this and hear this special angel voices. It was really amazing. There is the first time in my life that I could see Rigoletto alive. So I'm the first time in Milan, honestly. When I arrived here and I saw that they're playing the Rigoletto, I thought I really have to be there. So I really appreciate that, and that I'm here. It was an excellent night. Дөрөнд дундуур одоо нөгөө дээд өнгө аваад тэр үед тэр бүр ингээд хамаг биеийн үс босоод арзаагаад ингээд огшоод бүр ингээд нэг нүдэнд хүртэл нулимс хорлоо шүү дээ. Сая тэр сүүлийн сцен дээр бол бүр тэр сүүл тэр хүмүүсийн тэр алга ташаалт амрааг хүлээж авч байгаа тэр байдал ямар бүр багтан байваа тий. Тэгээд одоо энэ жүжигэн дээр чи ямар олон хүмүүс ажиллаж байна, ямар олон уран бүтээлч тоглож байна. Тэгтэл тэр бүх хүмүүсийн тий урд нь ингээд Монгол хүн энэ том театрт гол дүрд нь ингээд тоглож байгаа гэдэг бол үнэхээр тасархай байлаа. Би одоо хүүхэд байхдаа шүү дээ бас л ер нь дуур гэдэг зүйлийг чи ер нь Pavarotti гэдэг хүнээр л төсөөлдөг байлаа шүү дээ. Тэгээд сүүлд нь тэр Domingo гэдэг ингээд интернет юунаас ичдэг ус. Тэгтэл өнөөдөр бас тэр La Donna Mobile гэдэг дуулж шүү дээ. Тэр их чинь Pavarotti-гийн дууснаар л одоо би анх сонсч ирсэн. Тэгтэл өнөөдөр бас ингээд энэ сонсч байна гэдэг чинь бас тэгмээргүй сайхан. Хов тавилан дээр тий. Сайхан байна. За ингээд аяллаа үргэлжлүүлнэ бүгд хамтдаа. Нэвтрүүлгийг дэмжин ажиллагч өнгөлөг аялын Yellowtail, илүү чанарыг илүү хямдаар E-Mart, эрүүл, органик, натурал, өвчтөг брэнд, үндэсний агарын тээврийн Мяд компани. Заяж зураг аавна гэдэг чинь бас ураг чадвар шүү дээ. Би нэг панорама яваа. Өдөр нэг халуун байгаад байсан, салхитай байгаад байсан. Өнөөдөр бол бүр яг бидний ирснээс хойш хамгийн гоё юм намуухан халуун биш сэрүүхэн гоё ороо байна. Хүмүүс тэгээд ингээ ороо болохоор гадаа гудамжиндаа гарч сайхан суугаад айдаад тугаадаад хөгжмөд орлоод ингээд явж байгаа юм. Энэ яг одоо зурчдын гудлаар нь байдаг байна. За Милан хотод явж байна. Тэгэхээр Милан хотын хувьд бол 1.3 сая хүн амтай. Гэхдээ бол 5 орчим сая хүн болоод нийтдээ байдаг юм байна. За хотын хувьд бол одоо аялал жуулчлал маш ихээр хөгжсөн, маш олон жуулчид бол ингээд эргэн тойрон явж байгааг та бүхэн харж байгаа бах. Жилдээ бол одоо улсынхаа нэлээдгүй
орлогыг бол зөвхөн аяж жүжигчдийн салбараас олдог. За дээрэс нь Милан, Интер гэдэг хөл бомбын багаараа бас алдартай. Тэгээ Миланы загварын том шоунууд, хувцас загвар, аж үйлдвэр гэдгээрээ бол Милан хот угаасаа алдартай ийм хот юм. Тэгээд Итали улсын бол 2 дахь том хот бол яхаа аргагүй Милан. Тэгээ ирсэндээ бол маш их баяртай байна. Та бүхэн харж байгаа ингээд жуулчдын хөл бол ингээд битүү тасралтгүй үргэлжилж байна. Тэгээд яг голынхаа хоёр талаар бол ингээд зочид буудлууд, за хоолны газрууд ингээд нэгэнтсэн. Жуулчид бол одоо ингээд битүү хоол идээд ингээд сууж байна. Яг энэ аял жүжигчдийг хөгжүүлж чадах юм бол маш их санхүүгийн их үүсвэрийг бий болгож чадна гэдэг эндээс бас харж байна. Хоёр талаар ингээ хоолны газруудаас гадна одоо юу гэдэг Итали улс Милан хоттой холбоотой ийм жижиг бэлэг дурсгалын зүйлүүдийг бол маш ихээр зарж байна. Тэгээ энэ дээр бол одоо ямар нэгэн хяналт шалгалтгүйгээр зүгээр л ийм ингээд өөрсдөө тэрэгтэйгээ гарч ирээд юу зарахыг хүсэж чинь тэр бүх зүйлүүдээ ингээд тавьсан байж байна. Нээлттэйгээр Maria della Grazia Navigallo гэдэг ийм сүм байна. За жуучны гудамжиндаа явж байгаа Санта Мария дель Грази гэдэг гайхамшигтай алдартай сүмийн хажууд ирсэн байна. За энэ сүмийн хувьд бол 14-р зуунд анх байгуулагдсан энэ сүм. За энэ сүмийн хан дээр бол алдарт зураалч Leonardo da Vinci-гийн сүүлчийн оройн зоог гэдэг нэртэй зураг байдаг. Тэгээ одоо бүгд хамтдаа орж үзье. Шууд нэг юм өвдөлттэй юм шиг дулаахан ийм мэдрэмж төрж шít ороод ирсэн чинь. Тэгээ нэг үг хэлэхэд маш гоё сонсогдож байна. Акустик нь одоо ямар энд Venezia Mestre, Venezia Santa Lucia. We invite you to please take your seats and know that the morning I feel your world is sudden and proud, and your words are sudden loud, and I can't stay here beside it, 'cause my pain grows way too. За бид нар явсаар Веронод ирсэн байна. Тэгээд өнөөдөр ороо амраа маань энд бол одоо Нобука дүүрд тоглоно. За энэ амраа одоо хаана ирч бидэд? За бид нар одоо яг Верона Итали улсын Верона хотод ирсэн байна. Веронагийн энэ ороо Arena di Veronад амфитеатрт энэ одоо зуны фестивалын Набуко дүүрийн нээлтийн тоглолтод болох гэж байна өнөөдөр. Тэгээд яг одоо Веронод
Via Stella гэдэг гудамд ирсэн одоо гэртээ ороход байж байна. Одоо ингээ ороо жоохон амарж гаад ороо 9 цагаас тоглолт маань эхэллээ. Верано салхи сэвэлзээд бас гоё шүү. Амрагийнхаа гэрт нь ороод ирсэн байж байгаа. Тэгээд манай төгөлдөр хурч элчин бид нарт зориулсан бас гайхалтай сайхан тоглолтыг тоглож үзүүлж чинь. Чи одоо юу тоглож байгаа юм бэ? Энэ Шопен тоглож байна. Шопен. Аргагүй бас гоошсон. Арена ди Верона чи ер нь 1000 одоо ер нь бол яг тооцоогоор 2030 онд 2000 жилийнх ной болно гэж яригдж байгаа байхгүй ер нь бол. Тэгээд гайхамшигтай тийм одоо тайзан дээр л дуулдаг би ч бас их хазтай өөрийгөө бас их хазтай гэж боддог. Тэгээд мэдээж одоо хөдөлмөрлөгүй яах вэ? Сая Шведэд явж байхад бол бас тийм хуучин хотын хэсэг байхгүй хамгийн анхны Стокгольм хотын үүс хотын хэсэг. Тэгээ байшингийнх нь хан дээр энэ байшин бол тэдгээр зуунд үүссэн. Энэ байшинд эхлээд ийм хүн амьдарч байсан. Дараа нь гуталчин тэрээсэн дараа нь үйлдвэр нь ийм бас бүх зүйлүүдийг ингээ болон дээр нь бичсэн байна лээ тий. Тэгээ Casa di Ter гэл ингээ бичсэн. Одоо тэрний гэрээ энэний гэрээ гэл ингээ бичсэн байдаг байхгүй. Тэгээ тэр гэрээ их үнцэнтэй. Европч л одоо гайхамшигтай шүү дээ. Тэгээ ялангуяа Итали бол жинхэнэ одоо дуурийн их орон. Бид нар яаж одоо наадмаа бөхөө морио ойлгодог одоо цусандаа шингэсэн тэр зүйлээ хүндэлдэг биширдэг. Яг л тэрнтэй адилхан дуур гэдэг бол энэ газрын одоо гол амин сүнс нь. Ромео Жюлиеттагийн одоо төрөлх хот бол яхаа аргагүй энэ Верона хот байдаг. Тэгээд Жюлиеттагийн бол нөгөө алдартай такт бол энд байж байгаа. Тэгээд маш олон жуучд бол одоо энэ тактыг үзэхээр ингээд араараасаа очрлоод тикта аваад дээшээгээ гарч үздэг юм байл. Тэгээд Жюлиетта бол одоо энэ тактан дээр ингээд зогсдог байсан. Ромео бол доороос нь ирээд одоо энэ хоёр уулздаг байсан түүхтэй. Яг амьдарч байсан байр такт нь бол энд харагдаж байна. Тэгээд өөрсдийнхөө энэ гайхалтай сайхан түүхийг яг тэр чигээр нь хадгалж авч үлдэнэ гэдэг бол цаашдаа ямар том хөрөнгө оруулалт болохыг бол эндээс бас харж болно. Уильям Шекспирийн Ромео Жюлиетта дуурийн хувьд бол 1591-ээс 95 оны хооронд бичигдсэн гэж үздэг. За тэгээд 1597 онд бол одоо анхны хувилбараар бол хэвлэгдэн гарсан байт юм а. За үүнээс хойш бол тайлж, дэлгэц, жүжиг гэдэг дэлхийн олон оронд бол Ромео Жюлиетта бол тавигдсан байдаг. За миний санаж байгаагаар MTV-гээс бол 1996 онд Ромео Жюлиеттагийн тухай анхны юм мюзикл кино хийжсэн санагдаж байна. Тэгээ сүүлд бол 2013 онд бас Ромео Жюлиеттагийн тухай кино хийгдсэн байдаг. Wait and see what is on the other side. Trust in me. Live it all, make it go. За энэ Жюлиеттагийн хөшөөний зүүн гар хөшөөг харж байгаа нь бүгдээрээ. Тэгээ зүүн гар нь одоо ингээ хөхөө татсан байж байгаа. Тэгээ хүмүүс одоо ингээ баруун хөхнөөс нь бариад байгааг та бүхэн анзаарж байгаа. Жюлиеттагийн хөшөөний баруун хөхнөөс нь барих юм бол зайныхаа хантай учирдаг гэсэн тийм домог яриа байдаг. Тэгээд одоо би удахгүй хөхнөөс нь барьж чинь. Keep on trying hard, take it slow. You'll be breaking the walls and you'll make it flow. You got this. You got this. There's something. За ингээд барих юм бол зайны хань ирнэ гэсэн зайны хантай учруултгаа үргэлжилж байна айдаа. За дараагийн хүн зайны хантай учрыг. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн агуу хайрын түүхүүдийн нэг бол яхаа аргагүй Ромео Жюлиеттагийн хайрын түүх байдаг. Тэгээ тийм ч болоод тэр үеинд бол одоо гэр бүлээрээ хосууд маш олон хүмүүс ирдэм байна. За яг бидний харж байгаа энэ хойно бол одоо хосууд яг ийм зүрхэн хэлбэртэй улаан өнгийн, ягаан өнгийн
ийм цоошнуудыг бол маш ихээр зүүсэн байгааг харагдаж байна. Тэгээд манай залуучууд бас аялал зугаалаад явах юм бол Веронд ирж байгаа. Энд бас өөрсдийнхөө гайхалтай цагаан нэрийг бичсэн зүрхээ бас ингээд зүүж болох юм байна. Дараа ир зүүнэ. Тэгээ яг энэ хажуудалд нь бол одоо Ромео Жюлиеттатай холбоотой бүх төрлийн ингээд шүнээрүүдийг энд нь бас ингээд худалдаалж байгаа. Хүн ерөөсөө энэ тактик ирээд үзлээ, энийг харлаа сэтгэл хөдлөл ямар байна, эндээс тодорхой хэмжээний худалдаа авалтыг заавал хийнэ гэсэн үг. За Набукадурын хувьд бол одоо Вавилоны хаан Набука еврейчүүдийг одоо байлдан дагуулж эзлэн түрэмгийлж байгаа үеийн түүхийг үйл явдлуудыг бол одоо харуулдаг. За үүнээс гадна одоо улс төр тухайн үеийн хүмүүсийн ярмаагадаг хайр дурлалыг бол үзүүлж болно. За дуурийн хамгийн оргил хэсгүүдийн нэг бол одоо еврей боолуудын одоо бөөнөөрөө хамтдаа дуулдаг тэр хоршил хэсэг байдаг. Тэгээд тэр хэсгийг бас үзхийг тэсээ одоо хүлээж байна. За энэ одоо яг миний зогсож байгаа хэсэг бол одоо VIP зочдын орж ирдэг хэсэг. Тэгээд зочд маань одоо орж ирсээр байна. Дөөр бол одоо тун удахгүй эхлэх болно. За тэгээд бүгдээр хамтаа ороод үзээрэй, гайхалтай байх болно.
Үнэхээр гайхамшигтай. Одоо бол ингээд дуурын маань эхний үзэгдэл яваад дуустаа 15 минут бол завсарлана. Үзэгчид яаж хүлээж авч та бүхэн харсан бах ямар их олон хүний хүч хөдөлмөр орж энэ одоо тоглолт дуурийг хүмүүст хүргэж байгаа гэдэг бүгдээр хамтаа сая ингээд зах нь хараад байж байна. Манай амар төвшин бол Нобука хааны дүр тоглож байгаа. Үнэхээр хараад өстой бахархаж омогшиж бараг л өстой нүдэн нулимс хийлгмээр тийм л гайхамшигтай мэдрэмжийг аваад энд сууж байгаа. Тэгээд одоо бүгдээр хамтаа тайсны арлуу явъя. Тэнд бас амраа маань байгаа. Очоод богинохын сэтгэлийг авъя. Нобука хаан. За, Нобука хаан одоо эхний үзэгдэл явлаа дуустаа. Одоо ингэ зуны нээлт болж сэтгэл ямар байна? Өндөр байлгүй яг уу. Мэдэрч сэтгэл бол одоо дээд зэгтэй шүү дээ, тий. Сэтгэл хөдлөл бол тэгтээ маш их айцтай байна. Яагаад гэвэл бас надад их маш том одоо ихтгэл хүлээл гэж ингэж нээлтийнхэн энэ том дуурийн нээлтийн тоглолтыг өнөөдөр надад дуулуулж байна. Арена Верона, тий. Фундаци Арена. Тэгээд тэрний тийм учраас одоо мэдээж маш их айцтай байна. Гэхдээ яг ихний үзэгдлээд авчлаа. Одоо 2 дугаар үзэгдэл ингээд маш их баяртай байна. Эхний үзэгдлээр очоод цаашаагаа бол илүү жоо уужраад явчихлаа. Гэхдээ яг нөгөө ядарна мэдээж тий. Одоо 2 дугаар үзэгдэл гайгүй явчихвал 3 дугаар үзэгдэл чаддаг юм бас арай гайгүй байж магадгүй тий. Би тэнд бүр ингээд гэсээр байгаа таарна. Үнэхээр нүсэр ажиллаад юм байна. Тийм тэглгүй яг үнээр. Энд чи одоо 300 бараг 500 хүн ажиллаж байгаа шүү дээ. Тэр ард талын одоо малын баас авдаг тэгэл одоо зүгээр наацхан чи авч байгаа. Тэрнээс дээш их одоо ажиллаж хичнээн ховд сунар тайз декрац одоо тэгэл бүх юм ажиллаж шүү дээ. Үнэхээр бас нэг Монгол хүн бол төрсөндөө гэдэг шиг Монгол хүнээр бахарх сэтгэл өөрөө ирэхгүй бас төрд юм байна. Яг тэр мортой ингээд нэг дээр нь зогсцоо ороод ирсэн чинь яг нэг юм нэг Чингис хаан чим шиг нэг баатрууд орж ирдэг шүү дээ. Эзэн төрөм гэлж байгаа. Тийм мэдрэмж төрсөн ш надад. Тэглгүй яг тэглгүй. Би ч одоо тэгээд монголчуудаа ирж үзэж байгаа телевиз бичиж байгаа гэж бодохоор бас догдолд юм байна шүү дээ. Жохон сандрал мандрал авд юм байна. Тэгээ нэг ийм л юм байт юм да одоо Италид жинхэнэ дуурийг хийнэ гэдэг ч одоо тийм. Үнэхээр гоё юм. За эргээд тоолцоо. Сайхан найз нөхдүүд нь байна, дүүнер нь байж байгаа. Тэгээд дөөр үзээ сууж сэтгэлээс хуваалцааш. Маш гоё байна. Тэгээ угаасаа Вердигийн үнэхээр агуу том баритон болж манай амраа маань одоо дэлхийд бол үнэхээр тамгалж байна. Тий, тэгээ сэтгэл айгүй хөөрж байна. Маш гоё байна. Тэгээ одоо анхны премьер Ла Скала тоглолоо ингээ та бүхэн харж байна. Арена де Веронад бол бас дэлхийн топ том дуучдын араас дэлхийн одоо топ баритонуудын араас манай амраа маань зүү ёсоор орж байна. Сайхан байна тий? Сайхан байна.
За юу бодогдож байна? Би ч одоо тэгээд маш их баян хандаа. Санаа зовоод байна л да. Жоохон ойр, жоохон олон ачаал ихтэй. Тэгээд жоохон юу байгаа мэдээж ядарч байгаа маш тий. Ласкалаад баян 2-3 хоноод нэг дуулж байна. Өнөөдөр ингээд аренад ирээд бас савсраан тоглож байна. Тэгээ маш ядарч байгаа. Өөргөө тэгээд байн л одоо маш санаа зовоод ингээд байж энэ да догтлол байж нэгдүгээр үзэгдэл маш сайхан явлаа. Сайхан явлаа. Одоо ингээд сайхан цөмөр үзсгээ. Тэгээ. Би өөрөө хөгжимчин хүний хувьд бол ахаараа үнэхээр бахархаж байна. Зөвхөн хөгжимчин битгэл одоо би Монгол хүн гэдгээрээ бас бахархаж ахыгаа бүр бахархах сэтгэлээр үзэж байна. Энэ Вердийн 2 том дүр болох Набуко, Rigoletto хоёрт нэгэн зэрэг ингэж дуулна гэдэг бол үнэхээр хүн болгоны хийж чадахгүй юм гайхамшиг юм а гэж би бүр бишрэн үзэж байна ахыгаа. Sono di Verona. È una regia bellissima in cui esalta tutta la voce, soprattutto dei cantanti di questo Amato Shin, che soprattutto è nato qui a Verona musicalmente. Ha iniziato la sua carriera qui presso un circolo che si chiama Verona Lirica, dove è stato scoperto e poi è stato lanciato in tutto il mondo perché è uno dei migliori baritoni esistenti attualmente sulla scena lirica non solo in Italia ma internazionale. Diciamo che io sono molto affezionata a questo spettacolo perché mi piace moltissimo e quando lo rifanno in arena vengo sempre a vederlo e sono un po' di parte, nel senso che ho visto altri Nabucchi, però a me questo piace particolarmente anche perché è molto legato alla storia italiana, alla nostra cultura e anche al nostro patrimonio cinematografico e quindi purtroppo mi spiace, sono di parte, questo Nabucco a me piace molto. За Набукадор бол анх 1842 оны 3 сарын 9-ний өдөр бол Ласкала театрт бол нээлттэй хийжсэн түүхтэй. Одоо бол ингээд 180 жилийн дараа ч гэсэн гайхамшигтайгаар тоглогдож байна. Тэгээд манай амар төвшин бол өмнө нь бол одоо жижиг театруудад ингээд дуулж байсан тэр үед анхудаага сонсч байсан түүний авиасыг бол гайхан биширж байсан гэдэг зүйлийг бол бас хэд хэдэн хүмүүсээс яриа аваад явж байхад бол ярьж байлаа. Тэгээд энэ удаагийн Набукадорын тавилтын гол онцлог нь бол Австри Унгар хоёр нийлээд одоо Италиг эзэн түрэмгийлж ирсэн тэр түүхийг бол ингээ бодтоор нь харуулснараа бол илүү онцлогтой. Тийм ч болоод үзэгчд нь бол маш гоё хүлээж авч байна. Одоо тэгээ тун удахгүй 3 дугаар үзэгдэл эхлэх гэж байна. 2000 жилийн түүхтэй энэ театрын тайзан дээр Монгол хүн гарч ирээд дуулахыг харна гэдэг бол үнэхээр хүн боломд олдохгүй боломж байна. Гэхдээ энэ тайзан дээр бол одоо дахиад олон тоглолтуудыг манай амраа өмнө дуулж исэн дахиад тоглоно. Тэгээд би одоо аяллаар явж байгаа гэдэг юм уу хүмүүсийг бас яг энэ хэрвээ Италид ирэх юм бол заавал ийм гайхалтай дөөрийн тоглолтуудыг үзэж байгаарай гэж хэлмээр байна. Үнэхээр давтагдшгүй онцгой мэдрэмжийг шууд авч байна. Баярлалаа. Гоё байна. Нэвтрүүлгийг дэмжин ажиллагч өнгөлөг аялын Yellowtail, илүү чанарыг илүү хямдаар E-Mart, эрүүл, органик, натурал, өвчтөг брэнд, үндэсний агарын тээврийн Мяд компани. Хүмүүс хаа ингээд өөрөө урлагсаар би үзээд ойлгохгүй байх гэдэг зарим тэгээд байдаг шүү дээ. Гэтэл яг ингээд үзэл анхаарал ингээд суух юм бол өөрөө ирэхгүй ингээд дагуулаад явчихдаг. Италид амьдраа 6 жил одоо болж байгаа ингээд тоглолтууд гэдэг чинь тоглолтын төлөвлөгөө ер нь хэдийн хугацаатай яаж гардаг юм бэ? Ер нь нэлээд шахуул хуваартай харагдаад байсан. Миний ер нь бол одоо амралт их багтай. Тэгээд нэг жилээр бол бүр битүү гарчтай. 2 жилээр бол дунд нь ганц нэгэн сарын зайтай ч юм уу ингээд ерөнхийдөө багс дүүрчтэй. Тэгээд ерөнхийдөө бол яг 2 жилээр л бүх юм ингээд зоочдөг гэсэн. Тэгээд оны төдөн сарын тэдэнд тийм газар дараа нь тэнд гэдэг ингээд 3 жил 4 жил 5 жилээр хийгдсэн ганц нэг 2-3 тийм гэрээнүүд ингээд тавьдсан байд. Ер нь бол яг 2 жилээр хийгдэл 2 жилээр дуусаа шувтраад ирэнгүүт дараагийнх нь жилийн гэрээнүүд битүүрэл хийгдэл 2 жилээр ингээд явж шүү дээ. Маш олон гайхамшигтай хөгжмийн зохиолчид, удирдаачнаар, дуучид, ингээд үзэг сонсож хүмлэгч гэдэг хүмүүс байж байгаа шүү дээ. Одоо юу гэдэг яг ингээд өөрийнхөө хүндэлдэг, биширдэг гэдэг юм уу, тийм хүнээс сонсч байсан хамгийн сүүлд сонссон сайхан үгс нь юу вэ? Одоо ингээд шууд санаанд орж иж байгаа. Одоо зөндөдөө тэгэл хүмүүс ч одоо энд ч юм бол үнэхээр одоо мундаг байгаад тэр хүн залуу жоохон хөөхд байх тэр хамаагүй тэгэл үнэхээр чи өндөр төвшөнд хийж чадчихвал гайхшруул бишрүүлж чадчихлаа байвал одоо энд чинь
маэстро гэж хүндэлдэг байхгүй. Тэгээ том ялангуяа том одоо дуурийн том парт дуулж байгаа, гол дүр дуулж байгаа улсуудыг тэр ч одоо тэгж үнэлж шүү дээ. Тэгээд одоо тэрнээс эхлээл ингээл хүндлэл гарч ирдэг байхгүй. Тэгээд тэгээд тэрнээс цааш сайхан үгсүүл зөндөө одоо та бол одоо тим төрлийн тим дуучин байна. Ингэж одоо надад сэтгэл төрүүллээ. Ийм байна. Тим олон жилийн дараа тим дуучин эргэж ирлээ эдэрчид юм ингээд янз бүрийн аяйгуу олон тоолж баршгүй гоё одоо магтаал цаашид ирдэг л дээ. Тэр болгонд л одоо бас тэгээд ичи аваа тэглгүй олон зүйлс талархах тэглгүй аваа баярлал одоо залбираал явдсан шүү дээ. Тэгээд аав ээж минь замана амагийн аав ээж минь тэгэл одоо өвдөөцсөн минь нутаг усны минь багш нарын минь тэгэл одоо хамт олон хань ижил бүхэл хүмүүсийн одоо хүчил зүтгэл байгаа шүү дээ. Тийм. Ер нь тэгээд аренад чинь дандаа одоо дэлхийн топ старууд ирж дуудах газар. Тэгээд ер нь ирээд нэг удаа сургууль хийгээл гарна шүү дээ. Тийм л газар. Тэгээд дуурийн урлагийг бас хамгийн хэцүү зүйл нь бол бодохоор бол жүжиглэлт маш их ордог юм. Амар одоо кинонд бол тоглолцохоор баг нэрэ. Жүжиглэлт маш их ордог юм байл шүү дээ. Жүжиглэлт тэр бие хэлнэмж. Тэгээд тэр нөгөө одоо жүжигчд үг текстийг бол дуу хоолойны хөнгөөр зөөлн намх хэлдэг бол яг тэр дуурийн дуугаараа тэр хүний дүр характер, зовлон, шандал бүх зүйлийг гаргадаг юм байна. Дуурийн дуурч гэдэг чинь маш сайн жүжигч байдаг байхгүй. Одоо харж байгаа зү. Одоо манай энэ дээр үеийн 60 70 80-аад оны гой кинонууд Монгол кинонууд шүү дээ. Одоо тэнд чинь манай дуурийн театрын маш олон дуучид тоосон байдаг шүү дээ. Би ч одоо бас анх удаага итаад ирсэн 90-гутаад одоо том дуурайд үзэл нэг байж тэгээд амраагаа дагаад одоо гайхалтай тоглолтуудыг үзээд явж байна. Мундаг уран бүтээлчдэг тайсны араас харж байна, уулзч байна. Бас л их хүн болгонд олддог хувь тавилан аз завшаан одоо би бас бол завшааны эзэн болж байгаа сүрд их баярлж байна. Найздаас баярлалаа. За баярлалаа. Та бүхэн маань ч гэсэн ирж бас ингээд арт түмдээ бас нэг Монгол орны нэг хүүхэдтэй улсын нэг хүүхэд ингээд энэ Европын орнуудад бас ингээд яаж амьдарч байгаа вэ? Одоо яаж ажилладаг вэ? Энэ сонгодог урлаг гэж юу яг ямар байдаг вэ? Яаж хийдэг вэ гэдэг юмыг дуур гэж юу вэ? Яг эх оронд нь яаж хийдий? Ямар уур амьсгал байдгийг гэдгийг бас нэг Монголынхаа арт түмэнд ингэж харуулах зорилготой сайхан нэвтрүүлэг бэлдээд явж байгаа. Та бүхэнд бас баярлж байна. Би нэр бэлэгтээ ирсэн. Хар сармис байгаа. Монголоос авцарсан энэ Монгол компани хүмүүсийн хийдэг тэгээд хүний бие эрүүл мэндэд бол маш олон төрлийн одоо зүрх судасны үйл ажиллагаа дархлаагаа дэмжин эрч хүчийг цус шингэлэн даралт хуруулна гэдэг ийм хар сармис байж байгаа. Тэгээд бас маш их хүчийг зарцуулж дуулдаг ажил том ажил байд юм байна. Тэгээд эрч хүчээ бас нэхэд дархлаагаа сайхан дэмжээрэй гэдэг энэ. За баярлалаа энэ ч энэ вирус ихтэй байгаа үед сэрэгтэй байдаг шүү дээ. Чих гоё амттай. Тийм бай. Хэрэглээд үзэхээр. За энэ бас ийм хар балтай гэж. Зүгийн балтай хар сармис шүү. Бас ийм хар тусаалга байгаа. Энэ хоёр бол нэг компаниг тэгээд манай найзууд ингээд битээрээ аялал та хоёр очих гэж байгаа гоё бэлэг болгоод өгөөрэй. Цаатан чаа хэрэг болно гэдэг. За баярлалаа. Тийм баярлалаа. За 18 цаг 30 минут болж байна. Одоо бид нар Варшавын соёл шинжлэх ухааны ордон дээр ирсэн байж байна. Аяллаа тасалбар.